Эрдэнэс Монгол нэгдэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд хамтын ажиллагааны санал санаачлагыг гарган идэвхтэй ажилласан үр дүнд олон улсын томоохон хөрөнгө оруулагчдыг Монгол улсад татах эрхлэлийг тавьж чадлаа. Үр дүнд нь дэлхийн гангийн үйлдвэрлэлийн том компаниудын нэгд зүйсээр тооцогддог POSCO International корпорацтай газрын ховор элемент гангийн үйлдвэрлэл, үйлдвэр технологийн парк хөгжүүлэх чиглэлээр үр дүндээ хамтран ажиллагаар боллоо. Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал даваа далай бүгд найрамдах Солонгос улсын аж үйлдвэрийн хөгжлийн бэлэгдэл болсон POSCO Group-ийн POSCO International корпорацийн дэд ерөнхийлөгч Жон Гёнжинаар хамтын ажиллагааны санамж бичигт гар үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь түүхийн эдийг боловсруулж дэлхийд даяар үйлдвэрлэлд ашиглах аж үйлдвэрийн гинжин хэлхийг хөгжүүлэх замаар Монголын баялагын үнцийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Солонгос улс тэр дундаа энэ POSCO International компани бол жилдээ бараг $1 тэрбум одоо энэ соронзыг үйлдвэрлэдэг юм байна. Газрын ховор элемент ашиглаж. Тэгээ энэ үйлдвэрлэлээ доктортой барих цаашдаа нэмэгдүүлэхийн тулд энэ өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангахын тулд Монгол улстай хамтарч ажиллах, ялангуяа газрын ховор элементийн талаар хайгуул хийгээд энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг одоо нийлүүлэх, өөрсдөө худалдаж авах юм сонирхлоо ус илэрхийлж байна. POSCO Group-тэй хамтарч ажиллана гэдэг бол бас нэлээд чухал бөгөөд шинэ алхам боллоо. За тогтвортой найдвартай нийлүүлэлтийн түнштэй болох нь зөвхөн нэг компани ололт бус олон орны стратегийн гол цөм болдгоо. Манай улс өнөөдрийн байдлаар нэг улсаас хэд хамааралтай байгаа энэ үед Монгол улс тулгамдсан асуудалд хариулт болно гэж итгэж байна. Энэ хэрэлцээр хоёр улсын хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд бат бөх суурь болно. Дэлхийд даяар газрын ховор элементийг хаанаас хэрхэн олборлож нийлүүлэх вэ гэдэг өрсөлдөө өрнөж байгаа энэ үед Эрдэнэс Монгол нэгдэл дэлхийд тэргүүлэгч өндөр технологи инженерийн туршлагатай компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. Мөн засгийн газраас гангийн үйлдвэрийн сонгон шалгаруулалт зарлаж ажиллаа эхлүүлэхээр зэгсэн энэ үед түүхэн давхцал болж байгаамаа. POSCO компани цаашдаа чухал ашигт малтмал, ховор ашигт малтмлын чиглэлд Эрдэнэс Монгол компанитай хамтран ажиллана. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиглэлд хамтрах олон боломжууд бий гэж харж байна. Энэ чиглэлүүдээр ч хамтарсан баг ажиллана. Тиймээс бидний хамтын ажиллагаа улам өргөн дэлгэр болно гэж найдаж байна. 1968 онд байгуулагдсан POSCO Group нь эрчим хүч, дэд бүтэц, барилга, худалдаа, логистик, өндөр технологийн материалын салбарт дэлхийн хэмжээний корпорац болон хөгжөөд байна.